За сайн байцгаана уу та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Найл тарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт эхэлж байна. За албан ёсоор шар хотын имлэг хавар болсон тул ер нь болгоомжтой ажиллах гэж зарласан. Тэгээд эхнээсээ хайр мэрчүүлж илээ хаягдсан жолцсон байлээ. Тэгээд амархан жигссэн байлээ. Одоо тэгээд хавар цаг юм да. За тэгэнгүүт юу ямар байна? Энэ дундаас нэг гой асуулт гарч ирд юм аа. Та яг үндэ өөрийгөө амьдралаа яг ямар үнэж харж байна? Яг бас одоо яг оргиороо амьдарч байгаа ямар байна гэх. Энэ талаар өнөөдөр хэдүүлээ хөдөлгөх болно. Нэгд одоо хаварч шийдүүлээ бас тэгээд яаж ч бас энэ зөндөө проблем болж байгаа. Одоо хүний л айдаа хүний л амьдрал гэж байгаа шүү дээ. Тийм учраас хэдүүлээ өнөөдөр өөрсдөө чинь амьдралын талаар одоо үзцгээе. Мэдээж хавар болж байгаа учраас яг солирогч яхад өгч ханиад том хүрчөө. Эхнээсээ нэг юм янз бүрийн сонь вирус гарлаа ирлээ бас хүн айлгаад байна. Одоо би бол ер нь нэг юм байнгын жоохон бас хамраа шуурнаатай явж байгаа. Одоо аль маск зүүж байгаа. Та бүхэн бас сайхан би хага бодоорой. Тэгээд аль хөзөр одоо юу яаж гинөө? Нүдэн чинь тусч гинөө? Одоо савааны хаан, савааны боол, аягны хаан гэх 3 үзэр байна. За эндээс одоо аль нүдэн тусчин сонгоорой. Тэгээд 3 2 1 эхний хөзөрлөгөө орцгоё. За эхний асуулт маань одоо та яг өөрийгөө амьдралаа яг юу гэж харж байгаа юм? За эхлээд тэрний дараа яг оргиороо амьдарч байгаа ямар вэ гэж харах болно. За эхний хөзөр нь савааны одоо хаан. За хөзрийг ажиглавал одоо нэгэн цүл газар те одоо ногоон улаан хувцастай одоо алтан төчмтэй саваа очихсан хаан хоолыг харчихсан одоо байна штэ. Доор нь гүрүүл байна. За савны хаан бол одоо занигснаа таны ийм байгаа юм. Их сүр сэтэй хүн одоо их тийм дайчин одоо мэрэгэн анигснаа ерөнхийгөө амьдралд би буйны ариун мөрийн замаар ингээ сайн төлөө бас нэг айтайхан явах гэж үзэж байгаа. Нэг хувьдаа хорлцохгүй өрхөн рүү явж байгаа. Тэгээд ингэж хичээл зүтгэл юм нэг л өдөр бурхан үнэлэх байхаа. Тэгэхээр би бас нэг бурханы ариун замаар нэгсэн да. Айтайхан нэг юм хулгай бодлоо хэлэхгүй бас тийм хөдөлмөрөөр явж байгаа учраас ингээ бас нэг тийм эр хүн шиг за ерөө эмгт хүнжсэн тийм эм хүн шиг гэдэг шиг чадлаараа явж байна гэж одоо нэгсэн та өөрийгөө нэг талаас харж байна. Дээр нь хоёрдугаарт юу дүүлээ бас тодорхой хэмжээний нэг юм зориг тавьчихсан. Тэрэндээ хүрнэ гэсэн тийм шазуур зуучсан. Ер нь бол уг нь бас болгочндоо гээл одоо бас би бас сайн сууртай хүн штэ бас те. Одоо ийм одоо ээж аавын эсвэл ээж маав чинь хүүхэд одоо тэгээд бас айтайхан явна шүү гэдэг маягаар одоо өөрийгөө сайхан сумлаад активтай те явж байгаа юм байна. Гэтэл 2 дахь хөзөр 9 сэлэм. За тас харанхууд одоо 9 сэлмний доор одоо хүн одоо юу гэсэн бэ штэ уйлж штэ орон дээрээ ингээд яц суучихсан. За сэлэм бол оюун ухааны хөзөр байт юм аа. Гэхдээ сэлэм олон байх ерөн сайн байдгүй. Ялангуяа одоо харалтаа маш их өөрийгөө бас тийм хямарчихсан. Өөрийгөө бас тийм жоохон одоо хэтрүүлж бодчихсон. Ер нь өөрөөс жоохон одоо ингэ би энэс илүү сайн байж болох байсан те. Би энэс л ингэж болох байсан гэсэн бодлоор өөрийгөө жоохон тийм өөрийгөө нөө дарамтлчихсан. Надуусан нь өөрөө нэгдэг шиг тэгээд өөрөө бодоо тэгээд тэрэнд өөрөөсөө нэг тийм хин ч өөрөө чинь буруудгаагүй байхад өөрөө жоохон буруудгаад байна да. Тэгээд тэрийг жоохон ер нь бол гадралж байх шиг байна. Тэгээд хит нэг тийм ямарваа нэг одоо ийм байх хэвээр тийм байх гэсэн бодолд авчихсан. Одоо юу гэдэг чинь 45-тай айл амьдралынхаа стажиг нэг одоо насын дуусах шатндаа орцсон хүнтэй өөрийнхөө одоо хортой хүн өөрийгөө харьцуулдаг ч юм уу. Эсвэл ингээд бүр багасаа амар тийм юм байсан хүнтэй одоо өөрийгөө одоо байгааг харьцуулдаг ч юм уу те. Нэг тийм юу байгаад байна. Хэрэгцээгүй харьцуул ч юм уу. Эсвэл хэрэгцээгүй би ийм байхсан тийм байхсан ч юм уу те. Хүн бол өөрийгөө хурдж явж байгаа. Тийм зүйл дээр өөрийгөө жоох бас нэг одоо харьцуус хийгээд байна уу гэдэг зүйл гарч иж байна. За тэгээд энэ бас айгүй сонирхолтой. Тэгээд бас одоо юу байгаа юу гэдүүлээ зорилготой уг нь өөрөө хурж явж байгааг юу явж байгаа. Энд ч гэдүүлээ нэг юм
6 юмны 2 мөн 3 хичээл та. Бас үр дүн гарч ш. Гэтэл үр дүн гараагүй юмнууд дээр нь аюу их ач холбогдол өгдөг ч юм уу. Эсвэл те нэг тийм маягийн юмнууд нэгтэл байна уу гэж гарч ирж байна. Одоо өөртөө за би сүүлд нь тайлбарлая. За 3 дахь үзэр 2 сава. За энэ үүлэрхийг нөхцөлд нэгэн эрэгтэй нэгэн бачка одоо 2 сава барьчихсан, нэг сонгочихсон, холыг хараад дэлхийг хараад байж штэ. За энэ бол төлөвлөгөө планинг уг нь өөрчн бас нэг бодсон яасан юм байгаа. Одоо тэрнийхээ төлөө би явж байгаа юм да. Тэгэл бодсон юмны төлөө уг нь явж ийн гэсэн үг байгаад байгаа хгүй юу. Гэтэл яг үнэндээ одоо юу яагаад байна аа. Одоо уг нь бол ингээд төлөвлөж өгсөн юм байгаа яг бол байгаа юм. Өөрт чинь. Гэхдээ нэг тийм тэр нь бас яг бүрэн төлөвлөжсөн юм бол биш, зүгээр тийм ерөнхий амьдралаа харчихсан. Тэгэнгүүт нэмээд өөрийгөө бас амар тийм юу үтчихсэн. Өөрийгөө тийм одоо загнажсан, би ийм байх хэрэгтэй, би энэс ийм байх хэрэгтэй, орлого муу байна, бус хүмүүс элдгийн хүүхдтэй болчихсон ч юм уу, эсвэл одоо юу болчихлоо те. Инглиш тэглээд өөрийгөө жоохон боддог. Би ийм суурьстай хүн байж би яагаад ийм байгаад байгаа юм бэ гэдэг бодол ерөнхий өөрчлөлт амар тийм давмгай байгаад байгаа юм биш үү гэдэг юм гарч ирж байна. За яг оргиор ямар нь харцгаая. За эхний хөзөр 14 буюу темперамент мэдрэмжтэй холбоотой үзэр. За нэгэн одоо гоё үзэсгэлэнтэй те анжил 2 ингээ аягын яд байж штэ. Ус цалгуулж байна. Энэ нэг хэсэнд та мэдрэмжэндээ яг үнэндээ суурьнд одоо хууг мөргө сул талыг олж харахгүй. Одоо энэ өөрийгөө тийм одоо шийдэгдэг тийм мэдрэмжэндээ тогтургүй те. Одоо хит эготой байдаг. Бас нэг хургам ядж яхад нэг юм хоргон бардам. Тэгээ тэрэндээ нэг тийм одоо нэг өөртөө бас арай зохицоогүй бэлэн болоогүй байх үедээ тийм хит өндөр босох тавьсан ч юм уу. Тэрийг мэдхгүй нэг л их тийм бэ бол бараг л тийм язгууртан Чингис хааны удам одоо Чингисийн үрдэд мөлөөдөг ч юм уу. Тийм үрдэн өгөөд байгаа юм биш үү. Жоо эготой байгаа. Тэрэндээ тэг хөрөхгүй болохоор мяарад байгаа юм биш үү гэдэг зүйл тань дээр ингээ бас гарч ирж байна. Ер нь бас нэг тийм бодох ёстой юм шүү. За юу. Одоо нэгсэндээ тань тодорхой хэмжээний тийм зүүн совин байдаг гэвэл байна. Толгой ажилч юм гээд ажиллаж байна. Гэтэл аль нэг ажиллахгүй байна. Хит мэдрэмжэндээ яг үүндээ хартаад одоо тэр мэдрэмжэндээ одоо тийм одоо шууд тэрэндээ 100% автаж зовлогтоод тэнэгтээд одоо тэгээд үр дүн нь яах вэ тэгээд амьдралаа яг хэцүү юм аа гэл одоо нэг юм би бол одоо мангар сайн сүртэй хүн одоо энэ миний амьдралд одоо байгаа асуудал одоо биш байх ёстой. Гэтэл би ингээ фактчлаа яах вэ гэдэг ойлгох үед тийм дундуур яваад байна. Гэтэл яг үнэ таны одоо сэтгэл дотор ч нэг тийм эготой байна. Тэгээд яг өөрөөсөө тийм сэтгэл зүрийг газардуулж чадахгүй байгаад байна. Нэмээд зүүн совингаа бас сонсохгүй байна. За гэтэл за тэгмүүд хоёр дахь нь 9 сэлмийн одоо яг одоо бодит байгаа нь ямар вэ гэхээр 4 сэлэм. Одоо хөзрийг харуул нэг 2 дуулахтай хүн юу хийж байгаа юм? Юу гэдгүүлээ хөвчихсэн байна. Гэхдээ юу вэ штэ? Хүн яг өөртөө хийхээс үл хийхгүй л байгаа байхгүй юу? Чинь гаргалгаан дээр төвлөрөөд чи харалтай. Ингээ хямрахын оронд уг нь хамарч явах хэрэгтэй. Чи аль аль нь шөнийн цаг. За гэдэг одоо тэр маргааш юу хийх вэ төвлөрөө тэгээд амьдралаа хөдөлшөөрөө тайван унтах хэрэгтэй. Нэгс нь юу гэсэн үг гэхээр амьдралд одоо байгаа бүхнээ өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За би ийм байгаа юм байна. Би жоох мяа байгаа юм. Би бас хит арай тийм одоо чадахгүй зүйл гэдэг юм те. Одоо юу штэ. Нэг тийм туранхай номын бацаа учиргүй нэг тийм сумын заамаатай барилдаад барахгүй болохоор тэрэндээ хямрдаггүй үстэй. Угсаа ойлгомжтой шүү дээ. Яаж барах юм? Чин сумын заа чинь бас нэг мууцсан чинь хэдэн жил барилдсан байгаа үстэй. Гэтэл нэг юм насаараа номын сангаас гараагүй хүн тэгээд нэг юм одоо сумын заа юм сумын начинтай барилдаа тэгээд барахгүй болохоор тэгээд хямрна гэсэн үг байхгүй юу? Чин тэрний онд за угаасаа барахгүй юм байна. Тэгэхээр одоо орон гаргалгаа нь яах юм? Тэ? Одоо фитнес явъя. Уургүй. Энэ ном зам төр багсгаж байгаа оронд нэг тийм одоо бүхий сексэн явъя гэдэг. Яг тэрнтэй адилхан гаргалгаан дээр та төвлөрөхгүй дэндүү амьдралын ерөнхий байдал болон хит одоо өөрийгөө тийм шийдэх зүйлээр та жоохон төвлөрөөд байна гэж гарч ирж байна. За тэгмүүд энэ хамгийн сонирхолтой
тав буюу одоо энэ тав буюу хамлам паплам үзэр. За нэг одоо харалтай их гоё памплам сууж штэ. Одоо алтан титэмтэй сүсгтэн болондоо ингээд муу дарвануудаа ингээд явцгаа шүү. Хулгайхгүй шүү. Ингээд ариун цагаан банаар юу шүү гэсэн маягтай явж байгаа биз. Одоо юу байгаа юм? Амьдралд нэгсэндээ энэ шашин бол амьдралын шин зам. Хүн чинь ерөнхий явж байгаа гинт борны болоо гэдэг штэ. Нэгсэндээ яг тэрийг одоо юу байгаа юм? Та өөрөөхөө амьдрал жоохон нэг юм шин зам, шин одоо яг одоо эхлэл хийх юм уу? Яг одоо байгаа шиг байнга яваад гэсэн те зөв буруу юу? Одоо хит өөрийнхөө ийм юунд төвлөрхийн оронд эн чинь юу штэ? Паплам чинь хүний нүглийг намжилдаг, хүнийг ойлгодог. Одоо давхар хүний хүлээн зөвшөөрдөг төрлийн хүн штэ. За яг хөө тийм ихтэй нүглийг чинь одоо намжиллаа гэж зууждаг хүн. Нэг ёсондоо та төлөвлөж байгаа ерөнхий зүйлсүүд чинь дэндүү ерөнхий байна. Тэрний оронд яг юм хамлам бол тань ингээ бүх юм чи сайхан нарийн ширийн тантай дистарат ингээд явбал дээр юм биш үгээд одоо та дэндүү тийм нууцлах хэдийн юмнуудаа байгаа тань зүүн сонгоо сонсохгүй байна. Давхар чи юм бохгүй юу? Хүн ингээд бурхан дэлхийд залбиртаа яадгийг. Бурхан миний намайг одоо баяжуулж өгөөч те эсвэл тэгээд өгч гэдэг. Яг зөв залбирлын гэдэг шүү. Бурхан минь та намайг ингээд баяжуулж өгөхийн оронд бурхан минь та намайг энэ ажлыг бүтээж өгөөч. Энэ ажлыг ингээд бүтээж өгөөч гэвэл бурхан тэр илүү сонсдог гэдгийг. Нэгсэндээ таны төлөвлөл нэг дутуу байна. Хоёрт та өөрөө гаргалгаан дээр төвлөрөхгүй байгаад байна. Одоо яг үүндээ та бол одоо юу гэдэг байхгүй юу? Нэг л их амар суурьтай яадаг гэдэг ч юм уу. Эсвэл хүмүүст ингээд та амьдралээс одоо чинь хаамлан хардаад бурхан ингээд бурханы ариун шавьт минь гэж байж байгаа юм. Гэсээр нь өөрөө бас пакталсан юм байхгүй юу? Хүмүүс маш сайхан зөвлөгөө өгд юм байна. Баярлалаа. Одоо сайхан новлын шагналтай хүн байна. Баяр хүргье. Зөрөөд өөрөө чинь бил одоо явдгүй. Яах вэ? Тэгэхээр бодох хэвээр асуудал нь гэвэл эхлээд хүмүүс зөвлөгөө өөрөө ер нь хэрэгжүүлэх яасан бэ миний хөшөө бодгол асуудал шүү. Тэгээд ариун цагаан буйны дээр хүн амьтан дагуулж явахын орд тэгэхээр өөрөө төрөж байгаа тулцаа юу. Нэгдүгürt, хоёрдугаарт одоо энэ хоёр хүзэрч байгаа. Яг үнэ та хоёр одоо өөр чинь маш чухал байгаа шүү. Хийх одоо зүйл дээр төвлөрөхгүй хит ингээд одоо үйлдэл гарахгүй яг үнэ байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр чи яах юм явахгүй шүү. Мянга ингээд би эндээс нь яах юм тэгэл хямраад ингээд үйлдэл суух нь үстэй одоо. Тэрний юм одоо өөрийгөө яг юм хийхгүй байна. За одоо энэ дээр нь би одоо яг гаргалын нөхцөл оруулъя. Тэр нь болчихлох юм шиг байна. За гаргалгааны дахиад 3 үзэр гарч ирсэн. Эхнийх нь одоо энэ чинь ингэж хөлбөр заваарлаа. Хоёр аяга одоо мэдрэмж сэтгэл сэтгэлийн мэдрэмж тэ та жоохон хит өөрөөхөө жоохон зөрөөд байгаа юм шүү. Бас хүн амьтантай танилцах ч юм уу хүн амьтантай жоохон юу яагаад чи за явлаа чи хин хайшаа бас арай заварчлаа. Одоо хүмүүстэй уулзаж очирч бас нэг тийм найс нөхөд хамаал харилцаа үүсгэж одоо өөрийнхөө бус харах үнцгийг харахгүй мó хүнээс зөвлөгөө авахгүй мó нэг ч юмсандаа юу штэ альч зөв харилцаа 1000 хайрд бол биш үсэн ч болно өгөөд дараа авдаг байхгүй юу би хүн сайхан зөвлөлөө зөрөөд хүн надад зөвлөө бидний сонсох хэрэгтэй байхгүй юу за бас нэрээ өмнө юм яриад авч юу л бодох хэрэгтэй гэтэл хувь хүн жоохон эгодо хандаад одоо би мэдчихэж байгаа ш зүрттэй ш яг гэдэг энэ би мэдээд байгаа юм яг одоо болгож байгаа гэдэг байгаа юм биш шүү л гэдэг байгаа юм. Тэгэхээр гаргалгааны юм байгаа ихний чинд хүмүүсээ сайн ярил давхар өөрөөгөө бас хүний үг сайн сонс. Одоо за би ч бас нэг ялгаагүй л дээ. Би хүн мангар сайн зөвлөж яддаг хэрнээ. Одоо би ч бас тэгэл одоо жоохон гизтэй болоод байна. Тэгээд хүн амтан гизээ багсах эсвэл цагаан уул мэт орой 8 цагаас битгий хоол битгээр тэгэл ээлдэл гэдэг. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас ингээ хүн сайхан зөвлөдөг гэж болно та. Зөрөөд хүний үгсээ сонсох ёстой шүү. Тэгж байж ерөнхий нэг юм одоо яг үнийг хэлье.
танд эго чухал юм уу? Эсвэл яг үр дүн чухал юм уу? Бодит гаргалгаатай тийм одоо бүхэмж сайхан бүтээж явах чинь чухал юм уу? Эсвэл зүгээр нэг юм хотлоо хамаараас өгөөд нэг юм 10 дугаар бог царайлаа сууж явах юм уу гэд. Тэргээ бодож үзээрэй. Аль нь чухал байна? Хэрвээ яг үр дүн чухал гэвэл та хүнээс яг хатуу зөвлөгөө авсаар шүү. За яа. Тэр нь одоо харин яана харъя. За энэ чинь ингээд энэ 3 үзэр. 21 буюу World Tree. Ер нь нэг юм амьдралтай нэг юм цэг тавиад бүхнийг дахиж нэр эхлэхгүй юм уу те? Энд чинь юм аахгүй юу? Модыг хартаа чинь камер нь цаавд болчихлоо. Модыг хартаа чинь яг модны байдаг 4 элемент байгааз хавар боллоо, зам боллоо, намар боллоо, өвөл боллоо. Нэгэсэндээ модны энэ бол мөн чанар. Яг тэрнтэй адилхан таны бас гадаад мөн чанар чи ямар юм? Дотоод мөн чанар чи ямар юм те? Юуг чадд юм бэ? Юуг чадахгүй юм бэ? Юуг хийх ёстой юм? Юуг хийх хүсэж байна? Аль та нэг юм яг бүрэн өөрөөрөө жоохон мэдрэхгүй мүү? Дэндүү тийм ерөнхий байхаас гадна гаргалгаа руу төвлөрөхгүй байгаа юм биш шүү. Дэндүү бас нэг тийм хит одоо тийм трама марма яадаг идэг тийм одоо солиот юмдаа хараад байгаа юм биш шүү. Энэ чинь дээхэн үед манусыг юм хийхгүй бол тэгэл энэ чинь сорон бүсэд байгаа шатах нь бидний хийх гээд байгаа стресс тийм одоо садисттэй биш шүү дээ. Сорон бүсдүүлэл нэг 3 бүксрийг халагдуулаад тэгэл их сайхан бүкс ч юм болоод даалган болгож аяг бүх сайхан ойлгуулаад ирдэг үсэн одоо л трама марма болцсон гэдэг шиг та сэтгэл зүй дээр төвлөрөх үү? Эсвэл яг гаргалгаа дээр төвлөрөх үү чинь бас нэг асуудал шүү. Сэтгэл зүй дээр төвлөрвөл хамаагүй баг таны өндөрлөөр нэг тийм эмнэлт дараа гэсэн ч болно. Яаж ч яагаад нэг юм экзит харуулдаг. Яг үгүй яг гаргалгаа тэг үрд бодит үр дүндээ төвлөрөх гэвэл та нэгдүгээр энэ өөрийгөө өрөвдөх ч юм өөр төрөө бас нэг юм хэцүү ч юм яал хэлэхэ бол энэ бол нэг талаасаа өөрийгөө өрөвдөх зөөр хөдөлж шүрч. Энийг болчих за одоо болий нэ гэдэг. Одоо би юу гэдгийг өглөө ингээл амар хэцүү босгож ирэхэд би өөрөө хар кофе маш их боддгийг. Энэ арай хар кофе жоохон сахар нэмээгээд арай хөвчтэй үсгэж юм уу. Яг тэр шиг та бас энэ нэг юм өнөд өөрийгөө өрөвдөж байгаа бодлоо бол хоёрдугаар яг үс нь хийхгүй үйл хийхгүй байгаагаа бол яг гаргалгаа сайхан оллоо. Ингээд хийчихвэл би бас болох юм байна. За энийг бол хаяа. Энийг бол цэгцлэе. Гэт цэгсэнд нь оруулсан дараа яг үйлдэл гарах хэрэгтэй шүү. Тэгж байж таны амьдрал арай нэг юм цэгцэндээ ороо юм болон заяа. За тэгэнгүүт хамгийн сонирхолтой нь одоо энийг ингээд за юу гоц 2 сава болон памломын гаргалгааны үзэр нь 10 чулуу буюу гэрийн үзэр. Ер нь та нэг юм суйртай байх хэрэгтэй юм. Гэрийнхэнтэйгээ ч юм уу те эсвэл хамгийн дотны хүмүүстэйгээ тийм харилцаа. Тэгэхэд бас өөрийгөө амьдрал юм нийгэм яадаг гэдэг нь бас зожигруулахгүйгээр ер нь явбал их зүг юм биш шүү гэдэг нэг зүйл гарч ирж байна. Одоо таны амьдралд одоо та дэндүү тийм салхи шиг байгаад байгаа юм шүү. Та яг өөрийн гэсэн нэг тийм одоо юугүй байгаад байна. Сөөргүй байгаад байна. Давхар яг та яг энээс эхлэн гэсэн нэг тийм бейс одоо тийм юм уу байгаад байгаа байхгүй юу? Яг одоо энэ бол миний хувьд хамгийн эсвэл би энэнийг одоо сайн чаддаг, би энэ дээр босноо гэсэн юмтай байж ер нь таны амьдрал одоо тэрнээс эхлэн шүү гэдэг юм одоо гарч ирж байна. За тэгэхээр эхнээс нь төгрөг хэлье. Хүмүүсээс яг асууж зөвлөгөө аав. Ялангуяа өөрийнхөө талаар хатуу үнийг ер нь сонсч бай. Хоёрдугаарт яг үйлдэл хий. Дотор хүн болон хамгийн гол зэгцэл зүүн сонгоо маш сайн сонс. Гуравдугаарт ер нь гэрийнхэн болон дотны хүмүүстэйгээ тийм ойрхон байхаас гадна яг өөрийнхөө чаддаг юм дээр төвлөрд суурь гаргаа гэдэг зүйл гарч иж байна. За харин одоо танд одоо юу вэ? Орох хөзрөөс юу гэж зөвлөсөн байна? Харъя. За celebrating simplicity энгийн зүйл дээр ингээ баярлж сургаж байгаа юм. Та энэ нь бол яг үндэ маш чухал зүйл юм байна. Одоо 6 юм 7 юм байл ихэд та за яг 3-ын бүтээч л та баярлах хэрэгтэй байхгүй юу? 3 бүтсэн биш. Гэтэл та 4 дээр нь хямраад тэгээ дуусан дундаа өөрөө уяраад бас ягаад тийм амьдрал бүтэхгүй байх юм уу те? Ийм ороод байгаа юм шүү. Ялангуяа ийм байдгийг. Зарим тохиолдолд үнэхээр нэг ийм одоо нэг юм мал алаад ичмээр гэдэг хүмүүс байдаг хгүй юу. Тэр нь юу гэсэн үг гэхээр хит өөрийнхөө юмд ингээд уярчаад
өөрөөсөө тийм блок өсгөж байгаа байхгүй юу. Тэгчээд тэгээд хүн зөвлөхөө тэрийг ойлгодоггүй. Тэгэл дотроо ингээл амиа зөвлөж байгаа. Гэхдээ яг үнэхээр одоо гаднаа зөвлөж байгаа гэсэн дотроо бол ястаа нэг малаас юм болоод идчихсэн. Ямар гэж боддгийг. Яг тийм хүмүүс бодоорой. Үнэхээр таны амьдралд гаргалгаа хэрэгтэй юу? Яг үр дүн хэрэгтэй юу те? Үр дүн хэрэгтэй бол бүх юмыг энгийнээр хийж сур. Заавал тийм гранд амар тийм гоё сүртэй юм байх шаардлагагүй заа юу. Хоёрдугаарт одоо өөрийнхөө байгаа амьдралаар талархах. Амьдрал чинь бас баланстай айтайхан байгаа. Яг үнэхээр одоо үнэхээр мяарчаагүй бас тэгтээ яг бас дээшлэх боломж байгаа гэвэл байгаа. Тэгтээ бас нэг тийм энэ дундаас өөрөө чинь бас гоё байх юм байгаа хгүй юу. Тэрийг бас харж сурах шүү заа юу. За одоо энэ амьдрал чинь юу хийж ярих болохгүй вэ? Хар. За эхнийх нь чөтгөр гэдэг үзэр. Нэг өсөндөө чөтгөрийн нэг тийм хараал өрөө сөрөг энерги чалныг хараад ирэхгүй. Нэг өсөндөө нэг гаргасан алдаага битгий олон давт. За тэр нь өөр төр чинь ингээл орж иж байгаа юм л та. Жохон эго байна те. Ингээ эгонд гарч ирж гин. Тийм дахиад бас нэг тийм хэтрүүлэн бодолд ургуулсан бодол өөрийгөө тийм одоо зовоож зүтгэх байна те. Энэ тэгээд бас гараад ирж гин. Дутуу юм төлөвлөх гээ байна. Энэ хэдэн зүйлс чинь өөрөө чинь жоохон пактуулаад байна шүү. Ер нь амьдралаа бодж үзэн шүү гэдэг зүйл гарч иж байна. Эдэр тавтаж болохгүй. Ойлгоо. Хоёр дахь нь морин хэрэгтэй. Хит бас ингээд ажлын мал болоод нэг тийм сонин зэрэлээд байж болохгүй. Өөрөө чи хүмүүсийг харгалаа сурцсан юм байна. Одоо ийм үг гэхгүй юу? Одоо хүнийг аргаар морийг уургаа гэдгийг. Нэгсэндээ миний өгшин морь болсон байна. Нэг тийм хөрхөө нэг юм чекапай ч юм эсвэл нэг имэж гэж чихэр мэхэнд явчдсан байна. Ялангуяа өөрөө чинь ямар нэг юм хийх гээд. Тэгэхээр ер нь жоохон бодод өөртөө ашигтай өөртөө үр дүнтэй жоохон хийх нь маш дээр шүү. Тэгчээ дараа нэг юм барахгүй нь болчоод пакталж байгаа гэдэг зүйлийг тэнд сануулж байна. За ингээд эхний хөтөр манд дуслаа. Бичлэг манд таалагдсан бол лайк дараар, шеэр хийгээ, subscribe дараарай. Мөн donation явуулаад маш баярлах болно. Мөн гүрийн утхан дээрээ те юу хийхийг хүсэж байна, ямар хөө амьдрмаар байна, яаж ингээд бүх юм болгомоор байна. Тэрийг бичиж явуулвал сайхан тэр чинлөө би сайхан залбирал үлдээд ерөөлж өгөөд одоо манифест хийж өгөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүссэн өрөө одоо зөвхөлт нь хэлэхэд яг үнэндээ үр дүн гарч яваа би тэр чинь нэг тийм баярлалаа шүү. Та бүхний төлөө. Надаа бол одоо энэ видеог үзэж байгаа хүмүүс маань бас энэс нэг айтайхан юм үр дүн гараад бас нэг ямаас сураа явж байвал надад бас юм сэтгэл үеиг байдаг. Тэрээс үеийн тийм хүнээс амар ашиг хараад те юм тийм яхан бас баг. Тэрийг бас та бүхэн сайн ойлгоорой тэгээд. За одоо ингээд та бүхэндээ хамгийн сайхан хүссэн өрөө одоо хоёр дахь үзэрлүүгээ орцгоё. За хоёр дахь өдөр маань савааны боол. За ингээд бас их говьцол газар одоо нэгэн залуу одоо ингээд саваа гарчихсан хаашаа холыг хайх вэ гэд зогсож штэ. Одоо энэ хөзрийг сонгосон хүн та уг нь өөрийгөө их одоо залуу сэтгэлгээтэй, мэдрэмжтэй, бас ийм ирч хүчтэй тийм дайчин юм да, дайчинтэй бас аюу айтайхан гэж бол ер нь бод юм байна. Нэг талаас одоо аюу тийм юу одоо хөдөлгөөнтэй дээр нь бас ер нь юм ингээ болгоч бүтээч амьдралын сайханд бас найдаж ийгээд суурандаа бол тийм байна. Тэр нь ч бас зөв. Одоо эн чинь бол бас сайн нэг талаас одоо сайн шинж одоо сайн жухтай одоо бас те болж байгаа байхгүй юу? Тийм төрлийн өөрийг тэгж одоо өөрийгөө бол хард юм байна. Одоогийн бас одоо байгаа нөхцөл бол ер нь тийм зөв зам руугаа илүү өөрчлөгдөж байгаа. Тэгээ алсаа ингээ харчихсан одоо бас тийм те. Тийм хүмүүс өөрийгөө хард юм байна. За тэгэнгүүт яг одоо бас хоёр дахь өдөр 8 зоос бас ингээ хийх юм одоо харж байгаа шүү дээ. Ингээд нэгэн үйлдвэрх газар нэгэн залуу ингээ зоос цохиос сууж штэ. Нэг хайхтар баярлсан юм уу гэхдээ хийх юм ямар ч сан дуусгаж байна гэсэн маягтай. За тэгээ түүнтэй адилхан одоо өөртөө ингээ сайхан сурах юмаа сураад хийх юмаа хийгээд одоо жандлаас бас ер нь бас залуу хүнтэй одоо юу сурч болох вэ? Юу хийж мэдж болох вэ? Бүгдийг сайхан мэдээж явж байгаа.
бас нэг тийм амьдралаа бас зөв замаараа явж байгаа гэдэг талтай одоо өөрөө бас ингэж бас харж байна. Энэ бол зөв бас явж байна. Тэгээд одоо бүх юм бас ингээд яруу одоо чинь зоос чинь бол одоо дэлхий буюу одоо газрын элемент буюу айгүй тийм удаан болдог элемент. Түүнтэй адилхан өөрөө бас ингээд одоо бүх юм нэг төр болчихгүй ингээд багаар суралцаа болцсоохөө гэдэг бас явж байгаа. Тийм байдлаар бас өөрийгөө харж байна. Бас энэ ч бас болж байна. Молодец гэдэг чинь багахгүй юу. За тэгэнгүүт одоо энэ дэр чинь нэмээд юу байгаа юм? Бас нэг тийм айхтар эрсдэлтэй үйлдэл нэг хийдэггүй. Ер нь нэг юм бодож өөрийгөө хийдэг. Тийм байна. За 3 дахь нь нэг сэлэм. За одоо нэг юм үүлнээс нэг сэлэм гарч ирж шít. Одоо тэрэн дээр нь одоо хаана тэтэмс гадна ийм аюу сайхан бас ургамал юм байна штэ. Одоо яг одоогийн нөхцөл бол бас ингээ юм хийхээ хажуугаар одоо бас одоо тийм хаашаа явж байгаа юу хийж байгаа гэдэг ер нь нэг харъя. Бас нэг тийм шин санаа айдиа юм хий. Бас ийм байгаад байнга юм гэж яах вэ гэж одоо өөрийгөө харж нэг гэсэндээ аюу их зүчтэй аюу тийм өөдрөг сайхан залуу одоо яг одоо өөрийгөө харж байгаагаар бол хийх юм хийж гин хажуугаар нь шин бас юм одоо хийж гинэ. Одоо бас тийм хүн болгон байнга мяар гэж байхгүй шүү дээ. Бас айтайхан замдаа явж гинэ гэж өөрийгөө бол харж байгаа юм байна. За гэтэл юу болж ин харъя. За нэг зоосон дээр одоо нэг савны боол дээр одоо 3 зоос гарч ирсэн. За яг үндэ бол бас тэ явж гин болж гин. Энэ бол бас айтайхан адилхан ажил одоо үйл явцын хөзөр одоо бас ингэж юу штэ төвчээртэй юм хийгээ сайхан явж гинөө. Нэг айхтар өөр төр чинь бол за яг 2 дахь хөзөр би тийш тайлбарлана. Эхний ээлжинд бол одоо 2 зүйлийг хэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт 3 зоос бол амьдралын суур хүний хөзөр. Та давхар өөрөө сайн хөдөлмөрлөө явж байгаа нэмээд хүмүүс бас сайхан зөв үлгэрээр болоо явж байна. Бас одоо хүмүүстэй бас ингээд зөв суурьтай болох зөв ингээ өөрчн хэрэгцээтэй хүмүүстэй бас сайхан найзлах нөхөрлөж юм уу санилцаа явж байна. Үгүй бол бас танд тусаж байгаа тийм тэр төрлийн хэрэгцээ ер нь нэг бодж үзэгдэл гэмгүй шүү. Энэ чинь та минь ганцаараа ер үзэг сонсон хүн та минь ганцаараа ингээд амьдрал явахгүй тий. Ерөнхий бас хүмүүн амтны яадаг идэг үлээ тий бодоод тэгж бол их зүг байна шүү. Ажил хийгээд ажиллаад явхаас гадна энэ дээр нэг юм жоохон юу тутчих юм шүү гэж маж ирээд байгаа юм. Одоо үүдүүлээ прогресс хэдэн хувьтай явж байна гэдэг ер нь харахгүй байгаа юм биш шүү гэдэг зүйл гарч ирж байна. Та жоохон нэг тийм яг уу хүмүүстэй ингээд бас хүмүүс сайхан нөлөөдлөг гоё байгаа боловч жоохон нэг юм хайн байгаа юм биш шүү гэдгийг л нэгсэндээ товчхондоо боловч нь дурдж байна. За харин 2 дахь нь 3 одоо сэлэм. За энэ нэг жаа чанга хөзөр. Шууд зүрхэн дээр ойлгомжтойгоос зүрхэн дээр 3 сэлэм 3 талаас нь ингээд сүлбэсвэр май гэж баяцсан. Угаас айтаа готтой бол биш. Одоо ер нь нэг юм жоохон энэ хийгээд байгаа зүйлс чинь жоохон тийм зөрчилтэй сүйдэд байгаа юм биш шүү. Нэг хэсэг жоохон тий бас одоо амьдралын одоо хувийн харилцаа ч юм уу эсвэл янз бүрийн юм дээр одоо өөрийгөө жоохон батлах гээд янз бүрийн болох гээд одоо бас энэ их өөрийгөө ажиллаар дараад байгаа юм уу да гэж л гарч иж энэ тэр нь тэгээд зөв ч юм уу буруу ч юм уу бас яадаг ийдгэн байдаг л байх. Тэгээ ерөнхийгөө нэг юм дотор суурьнд юм жоохон шарах яадаг ийдэг юмтай. Тэрнээсээ холдохын тулд магадгүй энэ хөдөлмөр яадаг ийдэг юмас явж байгаа юм уу гэсэн юм бас гарч ирж байна. Яг уу нэг талаасаа бол зөв боловч нөгөө талаасаа бас ажил одоо энэ шаргасаар өвдөө сэтгэл зүрхийн шаргасаар яадаг ийдэг юм дарах гэхэд бас одоо ажлын мал болдог нь бас зөв ч юм уу буруу ч юм уу бодож үзээрэй. Ялангуяа 3 сэлэм гэдэг бол одоо хит одоо чи харалтаа зүрх бол мэдрэмж одоо хайр одоо гоё юм үзэр гэтэл тэр шууд сэлэм логикоор дараал ингээл хайцсан л байна л та.
Тэгэхээр энэ дээр чинь бол нэг юм байна. Бас анхааруулжтай зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. За харин гурав дахь нь одоо савааны боол. Зя гэж байгаа штэ. Тэгэхээр яг зөв нэг талаасаа бол яалчгүй ингээд амьдралдаа бас ингээд зөв замаар явах гэдэг оролдож байгаа. Одоо энийг өсөндөө товчхондоо бол таны өөрийг та одоо өөрийгөө юу гэж харж байна. Тэрэн дээр чинь яг бодит амьдрал чинь бол ямар хөө байна гэдэг бол нэг айхтар тийм зурж байгаа зүйл бол бага байна. Яг үүндээ нэг тийм гол зөрсөн яадаг гэдэг юм гэвэл энэ сэтгэлийн шарах гэдэг зүйлээр та жоохон дарахын тулд яг үнд амар их тийм ажиллаад байгаа юм биш үү? Эсвэл те чинь заавал тийм ховын харилцаа гэхээс илүү бас одоо юмд хүрээ эсвэл баадаа жоохон дутуу өссөн ч юм уу. Тэрээсээ бол яг тийм биш үстэй гэдэг юм чинь бол таны жоохон тийм уушлаа шахаад идэм биш үү гэдэг юм одоо энэ дэр гарч ирж байна. За тэгвэл юу яа? Шууд би одоо бас ингээд цалгартаад яах вэ? Гаргалгааны наривч руу орцгоё. За. Эхлээс өмнө надад бас нэг хэлэх дүү байна. Нэгдүгээр та өөрийгөө бол харж байгаа зөв нь бас ингээм амьдрчин бол зөв байна. Гэхдээ ялч бас анхаарал гэдэг юм байх хэвээр. Хүн мянга ингээд өөрийгөө мэдж байгаа, яаж байгаа гэж байгаа боловч бас эго тавтаж болохгүй. Тэгэхээр миний бас өчүүхээс сонсно гэж найдаж байна. Эхнийх нь одоо савааны боол буюу одоо булга. Нэг амьдрал одоо нэг голоос ингээд нөгөө зүйлийг үсгэхэ бэлдэж штэ. Нэг өсөндөө таны амьдрал өөрөө чинь аягүй сайхан ингээд та өөрийгөө бүрэн яг ямар хуу нөхцөл рүү яах вэ гэдгээ тийм төлөвлөхөөс гадна жоохон зоригтой үйл хийхгүй мүү. Хэд бас жоохон удаан байгаад байгаа юм биш үү гэдэг зүйл байгаад байна. Одоо энэ харалтаа ингээд зогсчихсон. Яах гэдэг юм хэрэгтэхгүй. Уу одоо үсрэхэ бэлдээд одоо булчин шимсээ чангалаа гэж штэ. Гэтэл тэрний оронд та жоохон тийм яах гэдэг юм хэрэгтэхгүй. Өсрөхөө болох гэж яваад байгаа юм биш үү гэдэг зүйл нэгдүгээр танд гарч ирж байна. Хоёрдугаарт бүх юм жоохон тодорхой болохгүй мүү. Амьдрал чинь ялангуяа одоо хэзээний өдөр ч юм юу ч юм ингээд гэж ерөнхий байгаад байна. Энийг жоохон наашилж болно шүү. Жоохон хурцсахад их буруудах юм байхгүй шүү гэж гарч ирж байна. За, нэг савны хамгийн гол үзэр юм бол та яг өөрийгөө те хайрлаж чадж гинөө. Дэндөө бас нэг тийм өөртөө тийм чангахан бас байлгаад байгаа юм биш үү те. Хобби чинь юу байна? Эсвэл жоохон өөрийгөө жоохон хамраа суудаг ч юм уу. Энэ чинь ингэдэг байхгүй юу? Аюу хөдөлмөрчлэг бизнесмен ч юм уу лайлаа хүмүүстэй зүр асуудгийг. Work ажил баланс одоо амьдралын балансаа яаж одоо ингээд хийж ингэх нөгөөдөл гэдэг тэгэхгүй юу? Мэдхгүй гэхэд. Тэр нь юу гэсэн үг гэхээр нэгснэхэд дандаа ажлын бал болсон хүмүүс. Тэгээд бол хөдөлмөрийн батар яг үндэ амьдралын бал. Та бас ийм байж болохгүй шүү. Бас те энэ чинь хүний л амьдрал бас гоё ингээ сайхныг мэдрээд ингээ явж байгаа нь бол маш зөв юм шүү. За хоёр дахь 8 ном буюу одоо хүндлэл. За нэг юм өстэй вэйгүү зэрэгтэй нэг юм одоо нэг юм гэр оролт нэг юм ахнар гэдэг штэ. Агаан нээсээ явж яасан шүү гэдэг нэг тийм маягтай ахнар дүрхтэй нэг юм номсон барьсан юм биш үү? Одоо хүндлэл гэдэг юм байгаа юм. Өөрийгөө болон бусдыг одоо ялангуяа тийм бас өөрийнхөө өнгөрснийг хүндэлж хүлээн зөвшөөрвөл нэг төрчин маш хэрэгтэй байна. Энэ нь нэг тийм өөрчн дотор хүндээ бас аюу тийм шарах сорвтой юм тийм хэцүү юм тийм шүү. Одоо яг би ойлгож байна. Бас ингээд багтаа ч юм уу эсвэл жөөдөө ч юм уу те одоо ч тийм чанга хэцүү нөхцлөөс ингээд гарч ирж байгаа байх. Гэхдээ тэглээгээд эн чинь юу штэ. Одоо гарч ирэх чинь нэгдүгээр тэнд гаргалгаа яг батараны гаргалгаа хэрэгтэй. Хоёрдугаарт бас өөрийгөө уучлж өршөө. Өөрийгөө бас хайрлах зурагч бас дээр юм шүү. Одоо энэ харалтаа мянга ингээ вэг үзрэтэй ингээ юу ч гэсэн бас одоо инээц байгаа сте. Баярлж гин, догтлж гин. Өөр чинь бас их тийм гоё догтлсон яадаг юм байна уу? Бодж үзэх асуудал байгаа юм шүү. Хит ихээр бас өөрийгөө битээс тийм одоо чангалаарай те айтайхан байлгаарай гэдэг зүйл энэ одоо хөцөр дээр гарч ирж байна. За тэгэнгүүт 3 дахь нэг юм байгаамаа. Одоо таныг яг одоо чинь ингээ юу штэ анчин ангаа барина штэ сонголттой ихтэй.
яг тэрнтэй адилхан таны амьдралаас ер нь юм жоохон сонголтууд байгаа бол нэгдэлтэй гарсан ер нь дээр шүү гэж одоо гарч иж байна. Бити их зүйлийг ингээд санаашаа яах их вэ гэж бодоорой. Ялангуяа та сайн хүн байхыг хичээдэг бол одоо өөрөө чинь ирээдүйн сайн сайхны төлөө одоо хэцүү шийдвэрүүдийг ер нь зоригтой гаргаж сурах хэрэгтэй шүү. За юу. Зоригтой. За, гуравт нь 2 жолоо буюу одоо чаленж. За 2 жилийн дээр нэгэн туулаа, нэг чи 2 туулаа ингэ юуж штэ. Би битгий зодтолж чинь. Одоо за үхлийн аюулыг гэж бодлаа. Салиураад чи яах юм бэлээ? 2 туулаа үзэж явахдаа юу болох вэ? Гол зүйл гэвэл юм байгаа юм. Гэхдээ эн чинь ингээд хөдөлмөрлөөд гэдэг яг үүндээ өөрчлөлт айгүй удаанаад орж ирэх юм шүү. Айгүй тийм нэгэн хэвэн байгаад байна. Жохон тийм шууд дайчин тийм хайрсагс гадна одоо энэ л ихгүй юу. Хайрсагс гадна сэтгэгчнийг одоо нөхцөл өөрчлөлт амьдрал тийм айгүй тийм чаленжд оруулж байгаа юм байна гэж гарч ирж байна. Тэгэхээр одоо яг өөрийнхөө амьдралыг бүтэн утгаар нь сайжруулъя. Эсвэл тийм зоригтой алхам хий гэж байгаа бол яг одоо хөдөлгөөнд ор. Яг одоо маш сайн тийм толгоогоо бод. Би ийм байдлаараа одоо тийм ясмчгийн хурдаар яваад байна те. За яаж өөрсдөж болохоор байна? Яавал хэвэр нэгдэг маш сайн бодорой гэж гарч иж байна. За танд харин Oracle үзрээс юу зөвлөсөн байна? Би жаа энэ юу яана? Зоригтой алхам хий. Шийдлэн шудраг бүх юм тодорхой бай. Өөрийгөө хайрлцсаар давхар сонголтуудыг хий. Өөрийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө сонголтуудаа маш сайн зоригтой хий. Амьдралдаа одоо ямар хуу одоо те челленж сорилт юу явах хэвтэй. Хайрсагс гадна сэтгэж маш хурдтай байх талаар одоо амьдрал таныг сорж байна. За одоо харин Oracle үзэрт одоо ихэнд юу зөвлөсөн байна харцгаая. За эхнийх нь одоо American буюу одоо урам авсан үйлдэлээс урам авах. За юу гэж вэ? Та ер нь ийм хүн амтнаас урам авч ингэ явдаг бол тэр чинь нэг зөв шүү. Ялангуяа одоо байгаа урам авч явах хүмүүсийн талаар зөв боловч бас те ер нь нэг жоохон хүчтэй, бярттай тийм одоо хурдтай хүмүүсээс жоохон урам авах нь яг одоо нөхцөл маш зөв байх шүү гэдэг зүйл гарч иж байна. Таны амьдрал бол тэр чигтээ ингэ нэм гоё урамын үг одоо ихтгэл найдвар дээр тулгуурсан байгаа хгүй юу? Гэтэл яг одоо таны нөхцөлд одоо таа ч нэг юм таяг гарцсан одоо юу биш те таяг турцсан одоо таягны хурдаар явдаг өгшин биш. Бас ингээд бас сайхан нас дээр явж байгаа юм шүү дээ. Ийм нөхцөлд одоо ер нь нэг тийм хүний бас яг нэг хэрэгтэй байсан байх. Одоо бол илүү тийм жоохон дайчин явхад бол нэг буруудахгүй шүү. Жоохон зоригтой байхад л дээр шүү гэж нэг тас гарч ирж байна. Хоёрдугаарт одоо өөрийгөө нэг тийм одоо амар тийм одоо сейф аюулгүй нөхцөлд ингээд ажиллах хэрэгтэй гэдгийг бити одоо тийм хайрцаглаатай ер нь жоохон зоригтой үйлхий одоо өөрийгөө бити тийм би ингэж болохоо би тэгж болохоо би ийм байх хэрэгтэй гэсэн яа тэгж бити бод өөрөөдөө шууд 100% тийм итгэл найдар одоо зөвшөөрөл өг хүмүүс юу юм бэ тийм аа өөрөөдөө зөвшөөрөл өгдөггүй хайрцаглагцсан байдгийг ийм байх хэвээр тийм байх хэвээр ингээд 10 хүний бараг 3 л яг энэ хайрсанс гарч чаддаг. Бусд нь бол байж лээдэг. Тэгвэл танд одоо би энэ сайхан эрхийг өгье. Зоригтой үйлдэл хий. Яг аюу айтайхан юугаа юу дүүлээ одоо хүссэнээрээ сайхан амьдрахын тулд надаа би бас хайрсанс гадна сэтгэх хэвээр яг нэг юм би одоо ингээд 8-аас ингээд байж болохгүй би хөдөлгөөнтэй байх хэвээр гэдгээ өөрт итгэлтэй бай заа юу. За харин юу хийж болохгүй байдлаар Oracle үзээс гарсан байна. За эхнийх нь 8 саваа. За эн чи юу штэ? Одоо байгаа нөхцөл дээрээ одоо юуж болохгүй. Нэгдэг үлээ. Уг нь бол энэ хөзөрч одоо тийм аяллаа хөзөр. Гэхдээ энэ дээр бол одоо хит эмх замраагүйгээр ямар нэг үйл хийж болохгүй шүү. Яг уу би үл хэлж байгаа хурдтай бай, хөдөлгөөнтэй бай тэ. Гэхдээ эмх замраагүй гэж болохгүй. Энэ чинь нэг юм бас хамаг юм төлөвлөсөн, яаж ийцэн байх хэвээр. Одоо энэ харалтаа. Шууд эмх замраагүйгээр одоо энэ хүн дээр ингээ унж штэ. Энэ чинь бас чанга штэ гэдэг шиг. Хит бас жоохон эмх зэгцтэй юм бас одоо тохируулахтай төлөвлөгөөтэй юм хийн шүү. Энэ чинь амьдрал шүү, кино мөн биш шүү те.
тийм зүйлийг танд бас аюу сануулж байна. За харин хоёр дахь нь 6 зоос. Нэг айхтар хавьдан буян үйлдэл, нэг хавьдан зөвлөж туслаад байхын оронд миний өгч зүр өөрийгөө л хичээ заа юу. Нэг айхтар тийм одоо буйдан болоод яах нь. Эхлээд өөрийгөө сайхан зөвлөчих, өөрийгөө сайхан одоо хурцлаад надаас ямар хөө юм хэрэгтэй байна гэдгийг сайхан ойлгочих. Дэндөө бас нэг тийм ерөнхий ч юм уу эсвэл одоо өөртөө нэг тийм одоо бус хүмүүс амар сайхан зөвлөд ингэдэг гэдэг хэрнээ. Одоо өөртөө жоохон бас дутуу яг үндэ байгаад байна. Яг одоо байгаа ч нэг буруудахгүй ч гэсэн дутуу байгаад шүүхтийг бас тань зөвлөмөр байна. За ингээд хоёр дахь өдөр манд дуслаа. Бичлэг таалагдсан бол одоо лайк дараа шеэргээрэй. Subscribe дараарай. Мөн donation хувьд маш их баярлах болно. Мөн гүйлгэн нутган дээрээ юу хийхийг хүсэж байна. Ямар хөө амьд одоо зорилготой баймаар байна те. Тэрийгээ сайхан юу мөрөөж ий гэдэг бичээ явуулвал тэр нь чинь сайхан манифест хийгээд ёроолрогоо залбирч өгөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санааг хүссэн ёрой. За тэгээд миний өгшин бол үнэхээр сайн хэмжээнд хичээж явж байна. Болж гин, чадж гин. Одоо молодец. Good те good man гэдэг шиг л байгаа хгүй юу. Тэгэхээр өөртөө сайхан ихтэй сайхан зоригтой байна. Гоё явж байгаа шүү. За одоо 3 дахь өдрөлөөгөө орцгоё. За 3 дахь өдөр маань одоо аягны хаан. За хөзрийг харуул одоо чулуун одоо сэнти дээр нэгэн хаан суудсан байх ба чулуун сэнтийн гол нь далаад хөвж байгаа юм уу яаж байгаа мэдэх юм бол амарсан живжээгүй л байна. Тэгэхээр гайгүй юм байлгүй. Одоо нэгэн их тийм гоёмсог хаан сууж штэ. Тэг алсыг харчихсан. Ер нь амьдралаа ойлгочихсон. Цаана нь халимж байна. Одоо ус онгоцж байна. Одоо аяг бол мэдрэмжийн илэрхийлэлтэй байгаа. За тэгэхээр юу байгаа штэ одоо энэ хаан гэхээр те одоо мэдрэмжийн хөвд ер нь их хүнийг сайхан ойлгохыг хичээдэг, хүн тусалж, буян болчих нэг юм аюу сайхан өнөр өгдөг штэ ингээд нэг юм яах вэ миний хөө ингэдэг яах вэ миний хөө одоо өөрөө мэдээ сайхан аваа хэрэгтэй байвал цаан үснэ л аа тэгээ миний хөө гэдэг. Яг нэг тийм сайхан буянтай бууралт стайлын төрлийн хүн юм уу гэж өөрийгөө жоохон одоо хүнтэй хүн болох гэдэг юм байна. Өөрийгөө хүн гэж өөрийгөө хард юм байна. Яг одоо ч юм болж байна, гоё байна. Дээр нь юу гэдүүлээ? Юу тийм сайхан буян үлддэг. За бараг л Геважинд бол бараг газар нь бэлэн байгаад үг гэдэг шиг тийм төрлөөр бас сайхан хичээдэг. 10 хар нүглийг төвчдөг их сайн хүн байна. Уг нь бол тийм стилийн хүн байна. Тэгэнгүүт чинь юм байт юм аа. Мянга ингээд аягны хаан яалаа хэлээгээд байлээгээд хувь хүн бас практикгүй байдгийг мэдээж ингээд бас өөрийгөө бол одоо сайхан хүн байх хэрэгтэй те буянтай байх хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа ч гэсэн дотор хүндээ жоохон багталцсан байна. За хоёр дахь өдөр харж байгаа үз шууд нэг юм хар одоо хар тэнгэрд одоо зөв өгцөн баг зүгээр шууд ингээд өгчүүл яана гэдэг шиг яг л тийм л байгаа сте 10 сэлмэ ингээд дээр ингээд дүрчсэн маа гэдэг дүрчсэн. За нэг гэсэндээ энэ бол цэвэр стрессийн өдөр гэдэг юм аа. Жохон аюу тийм жоохон нэлээд стресстэй байна. Өөрийгөө бас хянж чадахгүй байна. Аюу бас амьдралаа чанга гараад байна. Ялангуяа одоо тийм гэмтэл ч юм уу те. Одоо яг ийм нөхцөл ингээд яагаад амьдрал амаа оруулаад байгаа юм бэ гэдэг тийм одоо яг өөрийнхөө байдлаар бол энэ байдлаас бас гарахад аюу хэцүү байгаа юм биш шүү. Ер нь нэг ийм хүнээс мэрэгжмэс юм уу тийм зөвлөгөө авбал яасан бэ гэдэгтээ бол өөрөө тийм бодоо мэдрээд байна. Нэгс аюу чанга байдлаар өөрөө мэдрээд энэ байдлаас би энэ ер нь байдлаас гарч чадахгүй гэдэг тийм одоо байдлаар өөрийгөө их хардсан байна. За 3 дахь өдрийг харъя. Одоо 5 саваа. Тэгээд ямар нэг шийдвэр гаргалаа тэрэндээ өөртөө байхгүй. Яг усалдгүй нэг юм хамт туслан яа гэдэгтэй бол юм гайгүй. Бусдаар бол одоо ямар нэг хийчээ тэрэндээ амар хэрэгэлцэх ч юм уу. Эсвэл дараа нэг юм орон гарын гардаг ч юм уу. Тэгэхээр одоо тийм сайн байж байгаа муу болно гэсэн үг биш. Одоо тийм ямар нэг хийчээ тэрэндээ жоо харамсдаг ч юм уу те. Жохон нэг тийм байхыг бол өөрөө жохон нэг хардх юм байна. Нэмээд одоо юу гэдэг. Айгүй тийм блоктой байна. Би ер нь нэг юм чадахгүй байгаад байна гэдгээ хараад байна. Нэгсэндээ өөрөө бол учиргүй сайхан буянтай хүн юм байна. Бусдаар бол хэрэг ялгаа. Амар тийм сэтгэл хөдлөлттэй би ингээд хэцүү байгаад байна. Би ер нь болохгүй байгаад байна. Яас гэсэн байгаад байна. За харин тэгвэл оргоо ямар баг харъя.
За энэ чи юм байдгийг. Нэг буюу одоо шиддний үзэр. За шиддний харуултай нэг сайхан залуу хоёр одоо шид тийм сууд яаж штэ. Нэгэсэндээ одоо таны амьдрал одоо уг нь бол суралцах үедээ явж байна. Шиддэн бол яг одоо залуу оюутан. Энэ чинь одоо ингэ дээш явж байгаа нэг бол амар зүүн савтай болно. Эсвэл бол амар тийм паплан болно. Яг тэр шиг та бол уг нь суралцах үедээ амьдралаас юм суралцах үедээ ингээд олон сонголтуудын донд бас явж байгаа юм байна. Гэтэл яг одоогийн нөхцөл та бас одоо юугүй хийхгүй байгаад байна. Одоо юу гэвэл шийдвэртэй үйлдэлүүдийн уг нь бол хийх тань сонголтуудыг өгöd байгаа боловч та бас хийхгүй байгаа юм байна. Ерөнхий байгаад байна гэсэн юм гарч иж байна. Одоо нэг онлайн сурсан тэрээс их тийм практик байдалтай тэр мэд байхгүй байгаад юм шүү. Нэгснэ та дэндүү одоо амьдрал болж байгаа үйл явдлуудыг та одоо үйлдэл гарахгүй байгаад нэглэх тийм одоо онл ярьсан хүн байдаг штеп. Яг тийм байгаад байгаа юм шүү үзвэл нэгт гарч ирж байна. Хоёрдугаарт одоо 2 сэлэм 10 сэлэмтэй гарч ирсэн. Одоо юу гостэй нэгэн тийм одоо цагаан уцтай эмэгтэй нүдээ боожгсон. 2 сэлэм ирчихсэн, цаанасаар арчсан. Одоо ийм юм аа. Уг нь энэ хүүхэн нэг сэлмээ тавиад нэг сэлмээрээ нүдэндээ боогоо тэр сарыг харах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл юу гэсэн үг гэхээр танд бас нэг тодорхой хэмжээний уг нь тийм зүүн сөм яадаг гэдгийг байдığım байна. Даачаа тэрийг яг үл тоогоод хэд мэдрэмжтэй автаад байна. Энэ чинь уг нь их хэстэй юм. Сая хэлсэн шүү дээ нэг сэлмээ тавилаа. Энд тавьж болж байгаа үстэй. Үстэй. Тэгээд сарыг харлаа. Тэгээд зүүн сөмгөө сонслаа. Яг тэр шиг үйл явдал болох хэвээр атал та хит өөрийнхөө мэдрэмжэд одоо зүүн сөм тэгээ логикоо блоклцсон дэндүү тийм одоо хайр цэцэгдмэл байдал ялангуяа майнд чинь байд юм байна. Тэрнээс уг нь таны амьдрал бас юм боломж байгааг бол байгаа. Одоо энэ чинь юм баггүй юу? Зүүн сөм хүний ер нь аюу тийм зөв тал руу гаргалгаа тал руу аюу чиглүүлдэг юм. Гагцгүй олж харах мэдрэх хэрэгтэй байдаг юм. За үнэхээр ингээд олж харахгүй байна яа нэг гэж байгаа бол би яг хөө бяцхан зөвлөгөө өгөхөд надад би амьдралаа яах вэ гэдгээ одоо нэгж болно. Би миний амьдралаа яах вэ одоо сахиусмын та надад зөвдөр зөвлөж өгөөч ч юм уу дахиад зөвлөж өгөөч гэгээд одоо залбираад унтчих юм болоход уг нь тэр орж ирдэг байхгүй юу. Тэгээд нэг үзээрэй. Бас их үр дүнтэй харах шүү. Заа ёо. За одоо чи юу нэр зогслоо? Тий. Таны амьдрал гэж байгаа штэ. Яг одоо ийм байна. Сурах хэрэгтэй юм байна гэвэл байна. Тэнгүүт хамгийн сонирхолтой юм байгаа юм. 3 дахь хөзөр боёо 9 аяга. Уг нь ийм байгаа байхгүй юу чинь. Хүсэл биелэх хөзөр ахгүй штэ. Одоо таны амьдрал бас яг вэ нэг юм болж бүтэж байгаа юм. Яг баг ч гэсэн байгаа. Гэхдээ та тэрийг яг нэг тийм олж харддаг юм биш үү? Эсвэл магадгүй энэ одоо байгаа зүйлсэж тодорхой хэсэг нь та бас нэг юм жин хүссэн байдаг хгүй. Одоо жишээ нь бодлоо. Монгол 2 их нэртэй хууль батлагдвал мөн сайхна гэж аюу болон бодно. Гэтэл яг үндэ 2 хадамтай болно. За тэгээд 2 хадмын 2 их нэрийн 4 хүүхэд. За боли 6 хүүхэд. Тэг 6 хүүхдийн 6 их сургуулийн төлбөр. Хэвээ өсөлтөлгөө зулгах хэрэгтэй байна. Яг тэрийг үл хүмүүс боддгүй. Яг тэрнтэй адилхан та бас одоо тодорхой хэмжээний амьдралын одоо хүсэлтэд хүрсэн байж болно. Гэхдээ тэрийг магадгүй та ухаараагүй ч болж магадгүй шүү гэж гарч ирж байна. Энэ гурвыг ингээд нийлээ харахаар юм байгаамаа. За энэ ингээд эднийгээ тавьчих. Та сайн хүн үү гэвэл сайн хүн. Үнэхээр сайн хүн. Гэхдээ энэ чинь амьдралд сайн муу нэг сав дүүрнэ гэдэг юм. Танд бол яг үүндээ энэ байгаа байдлаас гарах сонголтуудыг та өгөөд байгаа боловч та яг үүнийг тэрийг олж харахгүй байна. Тэрийг олж харах хэрэгтэй. Ялангуяа танд бас ингээд хүсэл нь биелээ бүрэн сайхан байх ёстой олон боломж зөндөө байна. Дааж та тэрийг нэг тийм одоо нэг тийм тэр зүрх нэг тийм харахгүй байгаа юм биш үү. Тэрнээсээ болоод бас нэг ийм байдал байгаад байгаа юм уу гэдэг зүйл нэг талаас тань бас гаргаж ирээд байна. Нөгөө талаас мэдрэмжтэй тулгуурлах үе нэг хэцүү зүйл гэвэл жоох юм хэтрүүлж мэдрэнгүүтээ хайрсаглах гэдэг юм аа. Ялангуяа тань дээр бас их тийм шинж тэмдэг жоохон гарч ирээд байна. Энэ бол маш болохгүй шүү гэдэг зүйлийг танд хэлж байна. За харин одоо яг гоё гаргалгааны хөзрүүд рүүгээ орцгоё. 1 2
3. За тэгэхээр. За эхний хөзөр бол 20 буюу агуу баавгай. Ер нь танд бол одоо чинь юм байдгийг. Энэ бол гэр, энэ баавгай бол яг үндэ ээж баавгай. Одоо таныг бол оруулна, бос өөр хамтныг бол оруулахгүй гэсэн үг байхгүй юу? Таны удмын сүнснүү, таны удмын сахиусууч өгөн таныг бас сайхан хараад харж явд юм байна, бас ивэж явд юм байна. Энэ бол маш ингээ сайхан зүйлээ. Ер нь та тодорхой хэмжээнд жоохон тийм зүүн сонгоо одоо дагаад зүүн сонгоо яарлах гэхээр намайг сайхан ийм хэцүү байдлаас гаргаж өгөх тийм чиглэл гаргаж өгөөч гэж сайхан залбираад явхад бол уг нь таны зүүн сон бол таны их сайхан зүйл рүү нэгт чиглүүлэх юм байна гэж гарч иж байна. Хоёрт яг чинь гэр гэж байгаа шүү дээ. Хүн ягаар гэртээ ирдэг бүх юм сайхан юм одоо усгаад маргааш өөдөл дахин шинээр эхлэх гэж ирдэг шүү дээ. Яг түүнтэй адилхан та ер нь одоо байгаа амьдралаа дахин нэг юм шинээр эхлэхгүй мүү те. Дэндүү бас нэг юм хэцүү байдалд өөрийгөө бас удаан ингээ байлгаад гэдэг нь зөв буруу юу. Одоо чинь юу штэ. Хүнд 80 хүрсэн байна уу 8 настай байна уу бүх юм дахин шинээр эхлэх боломж байдаг л хгүй юу. Гол нь тэрийг харах байдгийг, харах үнцэл байдгийг. Тэгэхээр таныг ингээд ийм сайхан сахиусууд ивэж байгаа, ийм сайхан уг нас ингээд юм чинь болгыг бүтээгэж байгаа нөхцөлд бол та одоо байгаа юм сэтгэл зүйн хандлага процессаа одоо бас үйл явдлуудаа дахиж болоод одоо би юу дахин шинээр эхэлнэ. Одоо юм шиг дахиж ийм байх уу гэдэг орвол танд маш сайхан үе байна шүү гэж нэгдүгээрт гарч ирж байна. Хоёрт за 8 одоо аяга дахин төрөлт. За яг үннийг л дахин саяныхтай адилхан. Гол зүйл гэвэл юм байна. Та одоо байгаа амьдралаа бүрэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ийм шүү. Хүлээн зөвшөөрн эмор гэдэг чинь хоёр өөр утгатай. Яг хүлээн зөвшөөрөх гэдэг чинь за би ийм байгаа юм байна. Гэхдээ энэс би гарах хэрэгтэй гэдэг үггүй юу? Нэгсэндээ одоо чинь эмнэлэгт чинь хүлээн зөвшөөрж иж одоо яг таринд ордог штэ. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас тал нь хүлээн зөвшөөрөх, тал нь ер нь гаргалгаан дээр орох юм байна шүү. Тэгэхээр бас нэг учиргүй тийм бас хүнд хэцүү юм бол байхгүй. Ерөнхийдөө амьдралаа дахин шинээр эхлэх хэрэгтэй. Одоо байгаа юмудаа за ер нь ийм байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нь одоо энэс яаж гарах вэ те? Ийм байдал яах вэ ийх үү? Ер нь жоохон тийм өөрчлөлтөнд орё гэдэг зүйл рүү та орох хэрэгтэй. Тэхийн тулд танд одоо тийм огцсон шийдвэр гаргах хэрэгтэй байна. Ерөнхийдөө тийм за ингээд одоо өөр орохоор одоо сайхан болно гэдэг юм биш. Яг маргаашаас өнөөдрөөс би ийм байна. Яг одоо энэ мөчөөс эхлээд би одоо өөрчлөлтөнд орно гэдэг рүүгээ та орох ёстой юм шүү гэж танд одоо сануулж хэлж байгаа юм аа. За харин 3 дахь хөзөр бол одоо номны боол буюу одоо энэ жирх одоо юу л болго тий. Аюу хөнгөн амт штэ. Сүүл мөөл арьсмас нэг зөөлгөн амтаа. Энд чинь гэдэг байхгүй юу? Бүх хамтад усан гууждаг боловч гэтэл энийг хүс гууждаг. Яагаад гэвэл энэ нөөнийг одоо ус гууждаг одоо амьтдаас хөдөлгөөнтэй аргаа олчдаг. Нэгсэндээ ийм домог гэдэг юм байлээ. Одоо уулын өвгөн одоо өвөл амьдардаг амьтдын үсийг авдаг. Голын өвгөн 100 ус гууждаг амьтдын үсийг авдаг. Гэтэл энэ болохоор манай гэр тэнд манай гэр ууланд манай гэр голд гэж яагаад арга болоод гойсоо хүмүүсээ хадгалдаг гэхгүй юу? Яг тэрнтэй адилхан таны амьдрал яг үнэндээ бас гаргалгааг нь олчих бол аюу сайхан байж болох шанс зөндөө байгаа юм байна. Хүсэл биелнэ гэдэг юм чинь таны одоо яг тийм зөв хүслээ биелүүлэхээс гадна бас зөв юмнууд төвлөрөхийг хийж байгаа байхгүй юу? Та юунаар төвлөрөх ёстой гэхээр гаргалгаан дээр амьдралын сайхан дээр одоо чинь хаяа бодолтой зүгээр нэг юм юу ч бодохгүй зүгээр л дуулаад намайг хин хардын гэсэн маягтай зам бүжиглээл явбал надад маш сайхан байдгийг. Хүмүүс яхан гайхал энэ яагаад байгаа юм гэж боддгийг. Би яадаг юм. Би бол дотор бүжиглэж байна. Би бол дотор сайхан учруу савчихгүй л те. Гэхдээ бас сайхан нэг дотор ингээд нэг хөлөөрөө савчулж жижигээ ингээд бүжиглэн надад сайхан байдаг. Тэгэл бисрээсээ тайлдаг. Яг тэрнтэй адилхан та нэгсэндээ өөрийнхөө амьдралын одоо гаргалгаан дээр өөрийнхөө амьдралын бас аз жаргал тогтлол тал дээр илүү сайхан хандлагаа төвлөрүүлээд илүү сайхан энэ л миний зөв амьдрал юм байна гэдгүүгээ орвол маш зөв юм байна шүү гэж гарч иж байна. За тэг эхнээс нь дүгнэлт бол
та ер нь зүүн совингаа маш сайн сонсоорой. Бас манифест маш сайн хийж сураарай. Давхар одоо тийм амьдралаа ер нь шинээр эхлэх хэрэгтэй. Тэгээд зүгээр шинээр эхлэхгүйгээр яг одооноос эхлэх ёстой. Одоо өөр орохоор тэтгэр буухар гэсэн юм байхгүй шүү миний Монголын ард түмэн. Тэгээд одоо аюу сайхан юм эхлэх чинь шүү. Тэгээд хамгийн гол нь амьдралдаа одоо хандлагандаа сайхан төвлөрөөрэй. Блогтой юм уу яалаа хийхгүйгээр яг сайхан зориг, гаргалгаа, аз жаргал одоо догтлол дээр бүхэн дээр сайхан төвлөрөөрэй гэж гарч ирж байна. За харин одоо танд ойрох төсөөс юу гэж зөвлөж байна харцгаая. За, creating cooperation одоо хүмүүстэй харилцаа холбоо үүсгэе. Хит эмороо зөжөрөөд байж болохгүй. Бас нэг одоо хүсдэг тийм одоо эв ч юм уу чуулга муулах ч юм уу ингээ явчих. Хит бас нэг тийм зөжөрөөд уулын савдаг шиг байж болохгүй. Та угаасаа тийм уулын савдаг бишээ. Та бол Монгол улсын иргэн хүн тийм учраас бас хөдөлгөөнтэй байх нь таны амьдралын маш зөв хэрэгтэй юм шүү. Одоо энэ ингээ харъя л та. Одоо яг үнэхээр их юм хий гэвэл хүн болгон өөрөөсөө үүрэгтэй байдаг гэдэг. Яг тэрнтэй адилхан та бас өөрийнхөө амьдралыг үүсгэж байгаа. Тэрэн дээр олоолаа байвал ядчил таны хийхийг хүсэж байгаа зат хүн туслах юм эсвэл ямар нэг хийвэл те. Тэрэн дээр чинь улам их хүн хэрэг одоо болно. Дээр нь хүн өгөөд авдээ. Та сайхан буян үлдэж байна. Тэр юм чинь таны ингээ буянтын үйл юм уу сайн учраас танд ямар нэг тийм авах тусламж юм хаяхад танд маш сайхан орж ирэх болно шүү гэдэг зүйл гарч иж байгаа юм аа. Тэгэхээр энэ дээр битгий их юм бодож байгаа гэдэг зүйл одоо гэж байгаа юм аа. Хоёр дахь нь demystifying the darkness. Одоо энэ харанхууд ингээд нэг тийм одоо юу штэ нэг юм тэр хүмүүс үүдэг штэ. Харанхуй бол ганцаар юу гэрм бэлдэхгүй. Тэгсэр байгаа л гэдэг өөр. Хүн айлгамаар. Гэхдээ байгаа л гэдэг нь тэгээ ганц гараж тэг гэрэл мүлээ гаш гэрлээ. Байгаа л гэдэг зүү зүр гэдэг. Тийм та биш үстэй гэдэг шиг нэгсэн юу байгаа юм. Одоо нэг талаас таны амьдрал одоо my shadow shows me одоо таны амьдралд хайр хэрэгтэй байна. Таны амьдралд бас одоо хүнд өгөх хайраас гадлуу хүнээс авах бас хайр, тань зориулсан хайраас хэрэгтэй байна. Ялангуяа хүмүүстэй ингээ сайхан уулзж уулзаад ингээ байж хахад одоо өөрийгөө хайрлах болов таны бас бусд хүмүүс хайрлах нь маш чухал юм шүү гэж гарч ирж байна. Та юу биш үстэй одоо бурхан багшийн одоо нэг хойд дүр мөрийн юм биш үстэй одоо тэр л гэдэг бас хүнштэй бас адилхан хайрлагдах шүү ялангуяа тийм бас эрэхтэй хүсэлтэй хүн штэ адилхан л хэрэгцээ байгаа нөхцөл заавал тийм бусдын төлөө яалаа илгээд битгий юм бодоорой заа юу бүх зөв явж байгаа харин таны амьдрал таныг бас зөв чиглүүлж байгаа таны хайрлах хэрэгтэй. За харин юу болохгүй вэ? Их санаа хоёр тал болсон. Уг нь бол үхэл гэдэг чинь бол миний ойлголтоор бол юу гэдэг юм? Одоо юу гэдэг вүлээ амнаас гарах гоё. Хит юмаа дуусгах нэг юмны дуусал нөгөө нэг ихтэл гэж байдаг хгүй юу? Гэтэл яг одоо нэг тийм надад мэдрэгдээд байна. Танд ямар нэгэн байдлаар за ер нь ингээд дуусгачих болчих эсвэл амиа хорлчих ингээ болон гэсэн бодол байгаа бол өстой нэг надаа воо шүү заяа. Тийм байхгүй шүү. Өстой маглаад байгаарай зүгээр. Солиор дагаарай зүгээр. Сандгаа солиор дагаарай гэдэг шиг уучлаарай. Хит одоо юм гэдэггүй юу? Хүн болгоно нэг тийм сорил орж ирдэг. Хүн болгоно нэг юм аль ч хүн бай, Чингис хаан ч бай, Южи цэцэрч бай, эсвэл манай имэж бүгдэнд нь нэг юм тодорхой хэмжээнд бас ер нь би юу хийж байгаа юм бол өгчүүл яадаг бол ч юм уу гэсэн бодол орж иж байж магадгүй. Хэрвээ танд зүр хэрвээ шүү. Тийм бодол орж иж байгаа үсэг таягдан хаяарай гэж байгаа шүү. Хүний амьдрал бүгдэнд нь нэг юм сорилоо үерд юм аа. Танд сэрж байна. Тэр болгон дээр заавал тийм өөрийнхөө үйл хавцалтай болж ингэж хөвж битээ бодоорой. Ялангуяа таныг гаргалгаа ийм сайхан эргэж яхад одоо тэрний өмнө юм жоохон ийм юу гэдгийг ийм сайхан хаалгаар гэтээ хаалгаар хорж байгаа нэг таван цогж магадaltaй гэдэг. Нэгэсэндээ таны жоохон тийм амьдрал сорж байгаа болохоос биш очроо нэг тийм одоо бүх юм хаагдсан биш шүү гэдгийг танд сануулж байгаа юм аа. Тэгэхээр ямарваа нэгэн байдлаар ямарваа одоо зүйлээ дуусгая болийтэй одоо эсвэл бүр ингээд амьдсандаа халтай үйл хийж байгаа бол болохгүй шүү заа юу. За хоёр дахь нь хоёр саваа. За хоёр саваа бол ер нь нэг юм төлөвлөлтийн үзэр байдаг.
төлөвлөлттэй чинь аюу заваа штэ. Төлөвлөж юм хийдэг. Одоо яг манай нэг юм улсын хурлын гишүүч төлөвлөдөг сайхан юм хийдэг. Аюу танил байх хэвчээ. Яг та бас тийм гэж болохгүй шүү. Ялангуяа одоо ингэ ийм сайхан юм хийгээд юм ихтгэж яхад яг эдрийг сайхан эхлүүлээрэ зөрөгтэй байгаарэ. А тэрнээс ингүүл гоёо гэд юм байвал тэгэл ястай нэ надад шүү. Би гомдсон шүү ингэ зөвлөд байхад тэгээс тоохгүй байгаа. Which яг тэрнтэй адилхан одоо танд бас уг нь хийх үйлдэл гарах юм зөндөө байна. Багаар чамаагүй хий. 5 давтахгүй 10 давтахгүй хүмүүс гуйлагч хилээд мөнгө олоод хахад таашсан шиг адилхан 5 давтахгүй 10 давтахгүй тэгээд юмаа баг хийж заа юу. Тийм нөхцөлд бухим сайхан бас баг болно. За ингээд 3 дахь үзэр маань дууслаа. Би одоо хөлөг дэлгэл маань таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, сабскрайб дараарай. Мөн донешны бол маш баярлах болно. А мөн гүйлгээний утган дээр юу хийх хүсэж байна? А тэ ямар байна? Одоо ямар зорилготой мөрөдөлтэй байна? Тэрийг бичвэл одоо сайхан тэржин төлөө сайхан одоо манифест хийгээ залбираад сайхан одоо өрөх болно. А мөн хавар болж байгаа нөхцөлд хүмүүс бас ядарч байгаа юм болж байгаа. Таны амьдрал ч гэсэн бас хэцүү байгаа бол бүх юм сайхан болох замдаа явж байгаа шүү. 100 болноо монголчуудаа. Миний Монголын ард юм байна тэгээд. За ингээд сайн санаа хүсье. Дараагийн үзэл дэлгэл дээрээ уулзцаая.